За өдрийн мэнд. За 1 2 3 юу? Яаж эхлэх юм? За тийм. 1 2. За ира. За 3. За эхлэе. Идэж эхэлж. За сайн байцгаана уу? Миний олон жил төлөвлөж байгаад өнөөдөр л эхлүүлж байгаа подкаст хөө влог хөө видео маань эхлээд бэлэн боллоо. Тэгээ энэ удаагийн дугаарт амлан авч ам хилийг нь сугалахаар шийдсэн юм бол миний журмын нөхөр багын найз Сүрэнж явахт Тэнгис маань оролцож байгаа. Миний нэг өөрийгөө нэг гоё дэлгэрэнгүй танилцуулаач. Дэлгэрэнгүй гэхээр хэр дэлгэрэнгүй байх юм. Тий чиний юу төрөөд гэдэг. Ямар ордных энэ төр гэдэг. За ер нь бол намайг Тэнгис гэдэг Clean Resource Development компаниг анх 20 онд үүсгэн байгуулад цагийн сэргээгдэх эрчим хүч буюу тэр дундаа нарны сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ингээд тууштай үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм жирийн нэгэн Монгол залуу байна. Тий, сэргээгдэх эрчим хүч. Бид хоёрын өнөөдрийн ярих сэдэв бол ерөнхийдөө сэргээгдэх эрчим хүч, нарны панел, одоо энэ нарийн гоё шин технологиудыг бие суралцаж авах зарчмаар асуултаа асуугаад одоо энэ салбарт нь ажиллаад бага хугацааг өнгөрөөцсөн байгаа. Энэ мэрэгжлэр нь төгсөөд ажиллаж байгаа энэ найзаасаа би ил амын сугалгаж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө яг надтай адилхан энэ талаар бас яг гүнзгий нарийн мэдэхгүй байгаа. Гэхдээ бас нэг ингээд тэ цахилгааны өөр их усүр хайж байгаа юм хүмүүст нэлээд хэрэгтэй болоо гэдэг үднэс бид хоёр ярилцж байгаа. Тэгээ би зүгээр яг ичмээр л дээ. Гэхдээ үннээ л хэлээ сайхан асууя. Би бол нөгөө киловатт цаг гэдгээс л эхлэх гээд байгаа. Одоо би жишээ нь манайх юу гэдэг 2 байранд би ингээд сард за нэг 44 5 мянгаас нэг 50 мянган оронд цахилгааны төлбөр төлж байгаа. Тэгсэн чинь сүүлийн хэдэн сар надад нөгөө цахилгааны компаниас юм юу ирж байгаа. Мэдээлэл мессеж бийл. Тэр нь болохоор танах энэ сард өнгөрсөн сард 217 киловатт цаг ашигласан байна гэж байгаа юм. Тэрэн дээрээс би яг бодож исэн байхгүй. Ер нь киловатт цаг гэд би яг юу бүтэн сарын турш ашиглаад 217 молоо гэдэг тоо гарч ирээд байгаа юм. Юу одоо аль нь ямар одоо юу зарцуулдаг одоо нэг богинохоо физикийн давтлага ороод байгаа гэж. Би физиктэй амар муу байсан шүү. Уучлаарай. Физикийн давтлагч явах. Тэ одоо киловатт цаг гэдэг чи одоо чи хэрглэж байгаа цахилгаан эрчим хүчний чинь хэмжүүр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр цагт хэрглэж байгаа одоо чадал нь л гэсэн үг ерөнхийдөө хэрэглээн. Тэгэхээр чин за юу гэж бодох вэ гэхээр одоо айлд бол за тий юу гэдэг таазан дээр нэг нүдэн гэрэл бай тий гэрэл билетийг хөргөгч хөлдөөгч гэдэг юмнууд байгаа шүү дээ. Тэднээс ч одоо юу гэдэг юм хэрэглэгдэж байгаа хугацаагаар нь ерөнхийдөө ангилаад үзсэн гэсэн үг. Цаг тий цаг. За тэгэхээр билетийг бол чи нэг оройны одоо юу гэдэг ажлаа тараа гэртээ нэг 6-аас 7 гэж ороод за нэг цаг билетийг ажиллуулъя тий. Тэгэхээр юу билетик ч юм бол нэг ойролцоогоор за нэг 3000 ватт уу 3 кВт гэж бодъё. 3 кВт нэг цагт. Тэгэхээр 3 кВт цаг гэдэг чинь өөрөө билетгийг нэг цаг ажиллуулах одоо юу хэрэглэх гэсэн үг байхгүй. За гэрэл бол юу гэдэг 10 ватт цаг. Өөх 217 бүтэн сард гарсан. Тэгэхээр чинь 3 кВт-аар бодоход би 30 хоног зөвхөн оройд нэг цаг ажиллуулахад л 90 кВт цаг нэвт. Тийм шүү дээ. Тийм. Билетик чи амар иддэм ш тий. Билетик идэн. Тэгээ оргил ачааллын үеэр чинь нөгөө тариф жоох өндөр бодогддог 360 гаруй төгрөг лөө дээ. Зүгээр жирийн үед бол 242. Жирийн гэдэг нь цагийн хязгаар нь ер нь бол яг оргил ачааллын үе чинь нэг 5-аас оройн 9 хүртэл байгаа шүү дээ. Тэр хугацаанд одоо жоох үнэтэй тарифтай. Бусад цагт нь бол хямдхан тарифтай л гэсэн. Тэгэхээр тарифын зөв рүү байгаа гэсэн. Тэгэл чи нийт хэрэгэлсэн юугээ тарифыгаа дунджаараа үржүүлээл чиний хэрэглээ чинь гараад ирж байгаа гэсэн үг. За зүгээр нэг юм жишг нэг юм юу минийхаар л өөрөө жишээ авчээ л да. За би сард 90 кВт цагийн би зөвхөн билетгэнд зарцуулж байгаа юм. Хөрөгч байнга ажиллаж байгаа шүү дээ. Хөргөгч яг хөргөгч нэг ойролцоогоор том жижиг гэдэрээс хамаараа 50-аас 100 ваттын хооронд байгаа л да. Тэгэхээр чин хөргөгч чинь өөрийнхөө нэг тодорхой температуртаа хүрээд одоо нөгөө юу н мотор нь унтарч байгаа шүү дээ. Тэгэхээр чин чи нэг ойролцоогоор 24 цаг залгаатай байна гэхээр чин хэд гэсэн үг 80 за 80 ватт гэж үзвэл 80-аа 24-т үржүүлээд тэгээд
2 туваач гэсэн үг яг. Ерөнхийдөө 50% нь л авч үзэж чинь гэсэн үг байхгүй. Тэгээ чиний нэг хөрөгчний чинь өдрийн хэрэглээ гараад байна. Хөрөгчөл гайгүй юм байна. Хөрөгчөл харьцангуй гайгүй. Өөр Тэр чинь амраад 1.6 кВт болж чинь гэсэн үг шүү дээ 1600 Вт. 1600 Вт. Тэрийг 2 дугаар чи өдөрт бол нэг ойролцоогоор 800 Вт цагийг л хэрэглэдэг гэсэн. 0.8 кВт гэсэн үг. Тий. Тэрийг 34 чихлэр чи 382 2.4. Өргөчдөр ер нь бол гайгүй л тий. Гайгүй юм байна. Тий. Тэгээ зурагт гээл тэгээ гэрэл гээл хідэн гэрэл байна. Нүдэн гэрэл ч одоо нэг том өрөөнд нэг 6, 8, 10 ширхэг байх юм бол 100 Вт бол авчих шүү дээ тий. Тэгэл орой чи нар буугаал өвлийн үлрэлт бол эрт нар бууж байгаа. Тэгэхээр нэг 5 цагаас суувал 12 хүртэл гэдэг чинь эдүү 7 цаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг 700 Вт цагийг хэрэглэнэ гэсэн 0.7 кВт цаг. Тий. Тэгэл ялгачих. Ер нь бол. Тэгвэл билетийг л яач бол уг нь гайгүй юм. Хэрэглээ бол хамаагүй багасч байна гэсэн. Тэгээд өрхийн хувьд тий өрхийн хувьд одоо апартментд амьдардаг айлуудын хувьд гэхгүй. Тэгэхээр нөгөө нэг юу гэдэг хаустай хүмүүс бол тэрэн дээр чинь нөгөө халаалтын бойлер 100 хууд. За тэгээ ус алаагч. Их мэтийн мотор цодор гэдэг өшөө нэмэлт айгүй олон юмнууд ороод ирнэ гэсэн. Тэдний нэг жишээ хагас дурдвал билетигнээс бол арай өндөр одоо юм чадaltaй. Билетигнээс бол хамаагүй өндөр шүү дээ. За нэг ойролцоогоор хэдүүлээ нэг 150 м квадрат байшинд бол 16-аас 20 кВт-ийн цахилгаан бойлер тавина гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэр бойлер чи өөрийнхөө тодорхой температурт нөгөө нэг шингэнээ ингээд халаагаад те тодорхой температурт хүртлээ бүтэн ачаалаар ажиллаж байгаа. Тэгээд өөрийгөө ингээд багасаа явчихна гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоо нөгөө манай нэг танил энтер байдаг л да найрамдалтай өвлждөг. Тэнгүүд сарынхан цахилгааных нь зардал нь өөрөө 2 сая 3 сая гараад идэг чинь. Ихэнх нь дулаандаа л явдаг юм шүү дээ тийм үү? Тий, ер нь бол дулаан. Өвлийн цагтл бид чинь нөгөө нэг хүн гэдэг чинь өөрөө өвөл дулаахан тухтай байхын тулд байшингаа халаана. Халаах аргууд бол янз янз байгаа тий. Тэгээд энэ дээр чинь бас нөгөө сэргээгдэх юм хүчийг оролцуулаа шийдэж болж юм. За бас юу гэдэг байшингийнхаа дулаан алдагдлыг багасгаад дулаан алдагдал багтай байх юм бол байшинг чинь баг одоо цахилгаан ачааллаар халаачих боломжтой гэсэн. Тэр нөгөө дулаан алдагдал нь их байгаад их юм бол тэр нөгөө тодорхой температуртаа өрөх гэж нөгөөт чинь байнга л ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр нэг жоохон хэмнэлтийн, сайжруулалтын юмнууд хийвэл бас цахилгааны зардлаа хэмнэх боломжтой. Цонхон голгочод, тэн залгачаад хүүтэн мэн гэдэг гатал адилхан юм шүү дээ. Тий. Тэгэл зардал өсөд байна гээл тий. За нэгдүгээр байшингаа дулаалах нь байна. За физикийн хэсгийг ингээд орхи ингээд цааш яриг гүнзгийх тусмаа би улам мэлрэн. Цаашаа явъя. Юун дээр одоо энэ нарны хавтан гэж байгаа тий. Үндсэн гол одоо ил харагдаад байгаа юм бол тэр байгаа шүү дээ. Тэрийг л ерөнхийдөө сэргээгдэх эрчим хүч гэж ойлгоод байгаа. Ерөн чи нэг юм сэргээгдэх эрчим хүчийг ерөнхийд нь гоё товчхон тайлбарлаад өгч. Ойлоо ер нь зүгээр сэргээгдэх эрчим хүч эгөө. Тий. За сэргээгдэх эрчим хүч гэдэг чинь өөрөө ингээд байгаль дээр байдаг тасралтгүй ингээд шинчлэгдэж идэг одоо эрчим хүчний их үүсвэрлэл гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлх юм бол нар бол байнга л өглөө мандж идэг, орой жаргаж идэг. Тэ? Энд чи өөрөө тэгэл бид нар лүү нөгөө цацраг явахад цацрагийн чин панелаараа ерөнхийдөө хурааж аваад тэрийг хувиргаад хэрэглээндээ л ерөнхийдөө авч ийн гэсэн. За ус ууж болж байна. Ус чи өөрөө ингээд байнгын хөдөлгөөнтэй урсч идэг. Тэр урсгал хөдөлгөөнийг нь ашиглаад одоо кинетик энергээр нь эрчим хүч гаргаж авч байна. Салхи байж болж байна тий. Салхи бол их салхитай газар бол тэрийг ашиглаа салхин сэнснүүд хийж юм. Тэрнээс эрчим хүч гаргаж авч байна. За тэгээд ч өөр газрын гүний дулаан гэж байгаа тий. Газарт байгаа одоо тэр нөгөө гейзер гэдэг одоо юу гэдэг газарт нэлээд юм өндөр температуртай байгаа шингэн маршин тэрийг ашиглаад ерөнхийдөө байшингоо дулаан болгох. Тэрийг эргүүлээд нөгөө юм одоо халаалтанд ашиглаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэр ер нь чи мэдгүй ингээд бүх газарт байдаг юм уу эсвэл ийм онцлог одоо юу гэдэг уулархах газар одоо жишээлбэл цэнхрийн албаар шин гэдэг шиг тийм одоо яг цэнхэр шаргалжуут тий манад байна шүү дээ. Яг уу янзын л юугаар хэрэглээд байгаа л та. Яг уу миний хувьд зүгээр үзэж байгаа нь тэр чинь өөр газарт ингээд байж идэг, байнгын халуун байж идэг. Тэрийг ашиглаад эргээд өөрөө ингээд халуунаараа байж идэг бол тэрийг сэргээгдэх юм гэж үзээд миний хувьд үзээд байгаа. Яг уу зарим хүмүүс болох тэр
нөгөө газардах ийм газар чи одоо юу гэдэг нь тодорхой хэмжээний хөлтөлтийн гүнээс доошогоо ийм тодорхой температурд байгаа шүү дээ. Тэр дулааныг ашиглаад одоо нөгөө ийм дулаан солилцоороор бас тэгээд халаагаад байгаа юм байна. Яг тэр зүгээр технологийн дэвшил гэж үзээд байгаа юм л да. За мөн нөгөө батарей байдлаар ашиглаж байгаа. Элсийг сайхан ингээ газар доор дулаалаад эрсдэлтэй том банкыг тий газар доор ингэж дулаалж хийгээд тэгээд нарны панел ч юм уу ямар нэг сэргээгдэх ч юм хүчээр тэр элсээ ингээ тодорхой температур хүртэл халаагаад халаачсан. Тий. Тэгээ халаачингууд тэр халуунаараа эргүүлээд оройд байшингаа дулаацуулдаг. Иймэрхүү бас технологиуд наач гоё юм шүү дээ. тий. Гэтэ яа нэг эхлээд доошоо нэг газар ухаад сайхан ингээд элсээ тарж Одоо нэг ёмкс гэж бодъё л та тий. Ёмксоо гаднаас нь ингээд доторх халууныг нь гадагшаа алдуулахгүй нь гадналаас нь ингээд инсуляшн буюу дулаалга гарах гэсэн. Тэгэнгүүтээ элсээр дүүргээд тэгээд тэр дотроос ингээд нөгөө яг одоо юу гэдэг за хар ухаанаар ботход ийм нэг хоолол явна гэсэн үг шүү дээ. Ингээд маш олон юутай эргэлттэй. Тэр хоолоогоор чинь тосоо шингэнгүүгээд элсэнд их тэр халууныг л ерөнхийдөө өөртөө шингээж авна гэсэн үг байхгүй. Тэгээд хэрэглээр гойгоод параар дамжаад баг. Яг наач уг айгу ээлтэй технологи юм шүү. Тий. Тэгээд нараараа халаачна. Тэгээд элсээ харин тий. Тий. Тэр чи өдөржингөө нартай үед өдөржин халаагаад болиг хөтлөн халаачаал оройн нөгөөтгөрөө гэр чинь хангалттай дулаахан ямар ч цахилгаан эргэлэхгүй. Цахилгаан эргэлэх юм шүү. Тэр чи ямар нэг байдлаар ингэ солилцож эргүүлэх хэрэгтэй болчиход шүү дээ. Параараа. Тий. Цахилгаан эргэлнэлдээ дэрэн дээр носоос тавигдчихлаа. Тэгэхээр чинь юу гэдэг тэр шингэнийг тэрэнгүүр гүйлгэж яхахын тулд араас нэг юм төлөгч явах хэрэгтэй болно шүү дээ. За тэнгуут цахилгаан оройдоо хэрэглэхийн тулд одоо нөгөө танай компани чинь юу би нэг 3 төрлийн үндсэн систем байна гэж ойлгоод байгаа. Off grid, on grid, hybrid гэж байх шиг байгаа тий. Миний ойлгосноор. Тий. Чи энийг нэг юунээсээ хамааруулж байгаа. За системийн төрлүүд гэхээр саний яг хэлдэг on grid, hybrid, off grid гэсэн 3 төрлийн систем байна. За тэгээд чадлаасаа хамааруулаад одоо айл өрхийн үйлдвэрийн за тэгээ бүр станцын хэмжээнд гэсэн юм 3 төрлийн хэлж байгаа гэсэн. За системүүд нь ямар ялгаатай вэ гэхээр за on grid-өөс эхлэе л та. Нар гарлаа. За эхлээд би нөгөө нэг бүрдлүүдийг нэрчээ тий. Юу байх вэ гэхээр одоо нарны зай хураагаар буюу solar panel байна. Тэрний чинь суур байна. За тэгээд доошо бууж байгаа одоо кабелууд нь байна. Инвертер буюу одоо хамгийн чухал нарнаас одоо авж байгаа юмыг хуургаад хэрэглээндээ өгж байгаа болгож байгаа. Тий, хуургагч гэсэн үг. За тэгээд on grid системд бол ерөнхийдөө үндсэн үжиж бүрдлүүд нь бол энэд орчин гэсэн үг. Ингээл болоо тий. Тий. Яг хав жижиг нөгөө power meter буюу одоо тоол урам болор ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд нэмэгдэнэ. Тэр нь бол бусад материал гэж явчих. За тэгээд нар өглөө гарлаа. Нараа сайхан хүлээж авлаа. Нөгөөдхөө хуурглаа. Шууд хэрэглэр өгч гэсэн. Таны одоо юу гэдэг хөлдөөгч ажиллаж ивэл хөлдөөгч үрж өгч нь, гэрэлч асаалтай бол гэрэл рүү нөгч нь тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөөцлөхгүй гэсэн. Шууд л хэрэглэр байгаа гэсэн. За яг илүүдэл гарах юм бол одоо юу гэдэг панел чи өөрөө 5 кВт-ыг үйлдвэрлээд байна гэж бодъё тий. Тэгсэн чинь таны хэрэглээ 3 кВт байгаа 2 кВт-ны хаягдл гарах гэдэг. Тэрийг нэргүүлээд яг сүлжээ рүү зардаг. Тэр журам 21 оноос га ерөөдөө манад хэрэгжээд явж байгаа. Одоо зарж байгаа айлууд зөндөө байгаа юу? Айлууд бол зөндөө байгаа. Тэгж яриад байгаа. Тэгэхээр яг зараад та одоо 2 кВт зараад тэрийг өөрийнхөө одоо нөгөө e-toxic юмынхаа wallet буюу дансандаа кредит маягаар ингээд хөрөнгөлүүлээд байгаа юм. Тэрнээс бэлэн мөнгө авахгүй гэж байгаа шүү дээ. Бэлэн мөнгө бол авахгүй. Биес наатхан дээр чинь төөрөгдөд ийсэн. За тэгэд цаашаа. Одоо hybrid байгаа. Hybrid гэхээр энэ дээр юу вэ? Батарей ороод ирнэ гэсэн. Тэгэхээр илүүдлийг батарейнд хөрөнгөлүүлчихнэ. За энэ дээр яг ямар давуу талууд үүсэх вэ гэхээр батарейгаа одоо үүдэн таны хэрэглээний онцлогоос хамааруулаад батарейгаа ерөнхийдөө тохируулчих болно гэсэн. Тэгэхээр үүдээ оройны оргил ачаалаар зөвхөн батарейнаас хэрэглэн ч гэдэг юм уу тий. Хэмнэлтээ бүр ингээд maximize хамгийн оргилд нь авчих гэдэг гэсэн үг байхгүй. Илүүдл ерөнхийдөө хэрэглээр өгж байгаад илүүдлээ батарей руу хоригдлуулаад тэр батарейнаас хоригдлогдснаа нар буусны дараагаар хэрэглээндээ өгөөл явчихна гэсэн үг байхгүй.
Ялгаа нь бол энэ. Тэгээ эргүүлээд бас батареанаасаа сүлжээ рүү зарах боломжтой оргил хичээллийн үеэр. Оо ч. Тий. Тэгээ яг хуу Наргүй байх үед сүлжээ рүү буучаал хуваалцж өгч шүү дээ. Яг нэг одоо Монгол улс ч өөрөө эрчим хүчний цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүчний ерөөдөө хомсдолтой байгаа. Оройны оргил хичээлийн үеэр нэг таслалт хийгээл төвхтэй байдал байгаа шүү дээ. Яг тэр үеэр өөрсдөө батарейтай байгаад улс руугаа нийлүүлэх юм бол бас улсдаа нэг тодорхой хэмжээгээр өөрсдийн зүгээс дэмжлэг болж байна л гэсэн юм. Тий. За тэгээд дараагийнх нь off grid буюу ямар нэгэн байдлаар нөгөө төвийн сүлжээ байхгүй, төвийн цахилгаан байхгүй газар. Татах боломжгүй ч юм уу. Тиймэрхүү газар ерөөхдөө хэрэглэдэг юм. Одоо эдлэж хөвсгөлдөө шүү дээ. Чи одоо юу гэдэг тэр уулын ингэр дээр чи нэг байшин барих гад гэсэн цахилгаан угаасаа татвал юу гэдэг амар олон 100 сая үнэтэй болно. Тэрний оронд нэг off grid систем яг өөрийнхөө хэрэглээндээ тааруулаад. Тэгэхээр яг энэ дээр нөгөө айгүй олон юм тооцоолох шаардлагатай. Одоо дулаан нь ямар төрөл байх юм. За тэгээд дотор нь орж байгаа гэрлүүд тий ямар тоног төхөөрөмжүүд яаж одоо хугацаатай ямар хугацаатай ашиглагддаг гэдгийг нь тооцоолж жагаад нарны панелийнхаа хэмжээ одоо чадлынхын хэмжээг сонгоно гэсэн. Нийт хэдэн киловатт суйрлагдсан чадaltaй байх уу. За тэгээд өнөөдрөх шиг хэрвээ юм бүрхэг өдөр байх юм бол үйлдвэрлэл айгүй багасчихж байгаа шүү дээ. Тэгэхээр цахилгаангүй байж болохгүй. Тэгэхээр нөгөө нөөцлүүр буюу батарей маань жоохон том байх шаардлагатай гэсэн. Зөв. Тий. Тэгэхээр чи энэ дээр чи нөгөө нэг эхлэл хөрөнгө оруулалт нь нөгөө хоёр системийг бодвол арай үнэтэй. Тийм үнэтэй болчдөг. Арай том юм авах гэдэг шүү дээ. Их хэмжээтэй. Хэмжээтэй. Тэгээ яг энэ дээр нөгөө нэмэлтээр дизель генератор ч юм уу те өөр сорсуу залгахчих болно гэсэн. Бүр батарей муудаад ирлээ гэхэд дизель генератор нөр автоматар асаад ажиллаждаг ч юм. Эсвэл батарейгаа хоёр их өсөртэй байх нь. Тэгвэл илүү найдвартай л гэсэн үг байхгүй тий. Тэгээ яг ингээ яг 100% нарнаас байх боломжтой юу? Боломжтой. Яг юу гэдэг арай жоохон хямд байдлаар шийдийг гэвэл хэдүүлээ нөгөө халаалтынхаа шийдлийг арай өөр төрөл рүү оруулах гэсэн. За газ ч юм уу тий. За бол мод төлдөг ч юм уу. Газ ч юм боломжийн сонсогдоод шүү дээ. Тий, газ. Нэг жишээ авъя л да. Жишээлбэл за би нэг амьдрах яг ашигтай талбай нэг за 100 м2 ч юм. За 80 ч юм уу тий. Нэг амар үнэтэй юу бодоод яхаа. Залуу хүмүүсийн юу бол ер нь тийм л байгаа шүү дээ. Гэтэ ер нь яг ийм амны орон сууц жоохон юу газар ч бол тийм амар том юу ч бас халаалтанда хамаг зардал нь явах гад идэг гэж би ойлгоод байгаа зөв. Зөв. Тийм ч найл болох жижигхэн талбайг бага энергиэр халаавал илүү үр дүнтэй. Унтхан. Тэгээ яг нэг юм гоё гараж мараш тэрний яг зүгээр салхил аатчихт болох байлгүй. За яг тухтаа гэдээ бас халаалт тавьчихлаа. Тэгвэл нэг 110 м2 гэж бодъё. Ийм за нэг давхар байшин бай. Би өөрөө тийм одоо хаяа боддог байхгүй. Байшинтай бол ер нь хоёр давхар дим юм бэ. Хамаг дулаан дээшээ гарчдаг. Тэгэж тийм олон байнга байгаад идэггүй байгаа. Тэгэхээр за өсрөл нэг 4 5 2 хүүхэдтэйгээ 3 хүүхэдтэйгээ ингэж ирдэг юм чинь. Жижигхэн цомхон амар аваад байгаа. За нэг иймэрхүү байшин дээр чи намайг за би улсад яг одоо нэг лагерын юугаар жишээ авъя л да. Улсын тог ирсэн байгаа цахилгаан тий. За. Тэгэнгүүт тэрэнд би ингээд нэг өдрийн ажилтай байгаа цагаараа үйлдвэрлээд улсад зарагдаж идэг. Давхар хураагдаж идэг. Хураагдаж идэг гэснээс ингэж болох юм уу? Би хэрэглэхгүй би хотод ажиллаж байгаа. Энэ үед нарнаас хураасан цэнгээ одоо тэр батарей чинь ямар нэг хэмжээнд очиж дүүрнэ үстэй. Дүүрэхлээр нь илүү гарсныг нь зарж байж ийснэ. Орой ирээд би ингээм амьдрал хэвээ үргэлжлээд явхад тэндээс дахиад илүүдлээ зарсаар л байж болох юм уу? Болно шүү дээ. Тэгэхин тул би том батарейтай байхад болчихоо. Тий. Том батарей. Яг тэр шин тооцоолно л доо хэдүүлээ. Нөгөө нэг эхлээд хөрөнгө оруулалт чи ямар байх вэ тий? Чиний бажет буюу одоо төсөв чи ямар байх вэ гэдгээс бас давхар хамаарна гэсэн үг байхгүй. Ер нь бол яаж одоо автоматжуулалтыг хийгээд ажилуулах боломжтой. Тэгэхээр нөгөө за саяны жишээ рүү буцаад орё. Би тэнгууд сая нөгөө билетийг халах гэдэг байхгүй. Чиний хэлснээр газ тавь. Газ билеттэй тавь. Би юм том ахан газ боллоо тэр чинь 5 10 литр ч лөө том байдсан байл шүү дээ. Тэр үнийг нь би нэг магадгүй сардаа ч юм уу 2 сардаа нэг удаа солиод ахаараар. Тэгэл хоолоо хийхдээ газан дээр чинь. Газ чинь амар хурданч болдог шүү дээ. Доороо. Тэгэд янз янзын хордодоо хаягдл нөгөө юу байхгүй те. 100% шатдаг гэж ойлгоод байна шүү дээ. Тэнгүүд билетигний юу зардал хэмжиж байгаа. За тэгэхээр дулааныг
яаж шийдвэл хамгийн зардал багтаа гэж болох вэ? За одоо юу гэдэг бүр юм аслагдмал газар бол юу гэдэг мод одоо хөвсгөлд бол мод маш илбэг шүү дээ. Модоо төлчж болж байна. За нэг бол юу гэж арай жоохон юм төлж халаахгүй одоо шатааж халаахгүй гэх юм бол юу гэж болно? Heat pump гэдээ бас нэг юм дулаан солилцууртай төхөөрөмж үүдийн халаагч. Энийг бас ашиглаад нарны эрчим хүчтэй хослуулад явах юм бол бас зардал багтай. Одоо жишээ аваад одоо юу гэдэг түрүүн би нэг 150 м2 дээр нэг 20 кВт-ийн бойлер тавигддаг гэдсэн шүү дээ, тийм. 18-аас 20. Heat pump бол дулааны чадал нь 20 байхад цахилгааны ачаал нэг ойролцоогоор 7 кВт болж байсан. Тэгэхээр нөгөөхнөөс даруй бага болчихж байгаа шүү дээ. Бараг 3 дахин бага болчихж байгаа. Heat pump чинь гэхдээ юу юм? Одоо хотын байранд байгаа пар шиг гэсэн үг юм уу? Яг парч үж болно юу гэдэг нөгөө нэг юм кондишнерч үлээл гэж болно гэсэн үг. Кондишн шиг одоо системээр үлээл. Агаар үлээх юм уу те? Агаар шингэнч үж болно. Бас нэг юм шин технологи гарсан байлээ. Оо зү. Тий. Sorry ингээд мэддэг хүн үзээд уур тэнийг юм асуудаг гэж бодож. Үнэхээр мэдэхгүй юм бол асууж байгаа шүү. За тэгээд тэгээ газар бас алж болно шүү дээ. Газар яаж алах? Бас л адилхан шүү дээ. Газ чи өөрөө шатаагаал тэр доторх шингэнээ ерөнхийдөө халаагаал тэгээл дулаацуулна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгэхээр хэрвээ билетгээ газар шийдэх чивэл юу гэдэг газын халаалтын системтэй бол том баллаануудаа тавьж байгаа л аюулгүй байдлыг сайн хангаал тэгэл явчих юм бол бас зардал гайгүй. Тэгэх юм бол юу гэдэг нарны систем нэх том төлөвлөлт туших шаардлага байхгүй. 5 км хөтөлбөр хангалттай. Зөө. Хүн одоо юу шүү дээ. Цахилгаан хэрэглээнүүдтэй л гэсэн үг байхгүй. За интернет зурагт. Тий. Хөрөгч гэрэл тий. Өөдийн пэйж 100 ч юм уу тий. Пэйж юу гэж болно шүү дээ. Макро компьютер одоо юу гэдэг нэг утсаа зэгнэлэх юм болоо. Тэднээс бол хангалттай байхгүй. Шалахгүй нь тий. Киловатт гэдэг чинь цагаар ярьж байгаа зү тий. 5 киловаттын гэж байгаа чинь. Тий. Тэгэхээр би саржингаа ашиглахад 5-ыг 34 жижиг юм уу? Тэгвэл өдөрт нартаа бүрхэг байхаас хамаарад 5 киловатт чинь дээш төш явах уу? Тэгин. Үүлнээсээ хамаарна шүү дээ. Нарныхаа тусгал одоо юу гэдэг өглөө нэг өөр, өдөр нэг өөр, орой нэг өөр шүү дээ. Тэгээ наагур нь бас үйл явна тий. Тэр болгоноос хамаарна. Панел нь бас бохирдол хийх вэ. Тэрнээс бас хамаарна. Налуу хийгээд байгаагийн шалтгаан чинь тэр бохирдлыг өөрөөр нь л унах гээд байгаа шүү дээ. Гэхдээ яг манай дээр бол нэг 40-45 градусын налуутай дийлэнх хүмүүс тавьж байгаа. Яагаад тэгж тавьж байгаа гэхээр нөгөө жилийн дунджаараа хамгийн нарны тусгалыг хүлээж авах одоо юутэй ашигтай өнцгөн нөхгүй манай Монголын байршилд. Тэгээ яг өндөр налуутай болчингууд цас болвол дээр нь буугаад ингээд явангууд нөгөө нар гараад ирэнгүүт өөрөөс дулаан ялгаар ингээд хайлаа доош гомчтой. Яг ингээд доогуура жоохон мөстэй төлдөжтэй. Тэрийг нь сайн цэвэрлчихэд бол. Цас орчвол тэр чинь сайхан тоосуудаа ингээд аваад юм чи. Бороо орчволоос аваад юм. Нэг арчлаад байх юм уу гайгүй юм. Ер нь бол гайгүй. Яг тодорхой хэмжээнд нөгөө салхитай үед салхилаад үед бол нөгөө чангалгаануудыг болтнуудыг шалгах хэрэгтэй. Чи ингээд нөгөө салхинд ингээд байнгын ингээд хөдөлгөөнтэй болчих юм гэсэн үг шүү дээ. Тэр үед эерэг болтон сулрах ч юм уу. Тиймэрхүү эрсдлүүд гарах магадaltaй. Бусдаар бол ер нь бол гайгүй. Их үйлчлэгээ хийгээд байх шаардлага байхгүй. Насжилтын үед бол 25-аас 30 жил панелийн яг нөгөө үйлдвэрийн одоо заагдсан чадлаараа ажиллах боломжтой. 25-аас 30 жил тий. За инверторийн хувьд бол 10-15 жил ажиллах боломжтой. Батарей бол сүүлийн дэвшилттэй батарейнууд бол нэг 10 жил 10-аас дээш жил ажиллах боломжтой болчихдог. Тэгвэл ер нь минимумда 10 жил бол асуудаггүй юм ба штэ. Тэгээд тэр хугацаанаас өмнө хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Ер нь бол 5-аас доош жил энэ хугацаанд нөхчихвэл энэ чинь өөр ашигтай төсөл болчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нэг 4 жил дээр бариулаад тэгээд 6 жил нүнгүй ажиллана гэсэн үг байхгүй. Тэгтээ альж тохиолдолд наадах чинь ашигтай санагдаад байгаа юм надаа. Нэг тутаа гарахгүй байгаа. Ямар нэг байдлаар гал түлхийг явах гэдэг шүү дээ. Зүгээр гал түлхийг бол баг нөгөө ийм гоё тансаг хэрэглээ шиг болгочмоор байгаа байхгүй. Тэ нэг гоё ил гал. Түрүүн би нөгөө хэлсэн шүү дээ. Нөгөө байшин дулаалаад дулаан алдагдал багтаа байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Ер нь бол алдагдал багтаа болчих юм бол юу чин
халаалт чи өөрөө айгүй бага ажиллана гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр алдагдал нь бага болчих юм бол хэдүүлээ ямар харгаар ерөөхдөө шийдээд явчих боломжтой. Тэгвэл манай энэ нөгөө иргэдийн төлөөлөгчдийн хурлын улсууд дотор байгаад л нөгөө дулаан байшин ч үлээ. Дулаалын энэ нэг хөтөлбөр яваа. Тий. Тэр бол уг маш зөв юм яриад явсан ба шүү дээ. Тэрний яг ач холбогдлыг бас яг ойлгож байгаа болов. Ер нь бол нөгөө би ч өөрөө нөгөө орон сууцнд амьдраад байгаа болохоор тэрийг бас сайн мэддэггүй. Өөрт тулаагүй болохоор ойлгодгүй юм шиг байна л да. Орон сууцнд ч гэсэн бас бид хэдэд ялгаагүй асуудал гарч байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр шүү дээ. Парнууд бүгдээрээ юм нөгөө тохируулахтай байвал зүгээр. Тэгээ айл болгон дулааныхаа тоолууртай байвал зүгээр байхгүй. Одоо бид чинь яагаад байгаа гэхээр метр квадратаар л дулааны үн төлөөд идэв шүү дээ. За сонсоор би яг яриад метр квадратаар л дулааны үн төлөөд байгаа юм тогтсон одоо юу гэдэг 80 метр квадраттай бол чи одоо халаалтын үйлрэл дандаа л яг тэр дүнгээл төлөө явж байгаа шүү дээ. Тогтсон дүнгээ. Тэгэнгүүт парн дээр тохируулахгүй бол пар чи ингээ максимумаар ажиллаад байна. Халууцгаар хүн яах вэ? Цонхоо онгоолгоо тий. Тэгээд тэгэхэр чинь бас ингээд эрчим хүчийг зүгээр л алдаад байна гэсэн үг байхгүй. Тэрний оронд парн тохируулахтай хүмүүс тоолуураараа хэрэгэлдэг болчих юм бол пара багасгаа. Халууцаад ивэл пара багасгач шүү дээ. Тийм бол ядаж дулааны чинь тоолуураар арай багтлах гэдэг байна. Бас хэмнэлт үүсэх байна. Надад яг тулдаг жишээ байхгүй. Манайх хоёр цонх, хоёулаа нэлээд том цонх балконтойгоо нийлээд бүгд урагшаа харцсан байр л дээ. Үнэхээр сайхан нар үздэг заяа. Тэр манай шал мал бол бүр ингээ яг нар тусаад өнгөрдөг хэсгүүдээр ингээ төрүүлээд паркетны өнгө мөнгө өөрчлөгдөд хатж байгаа шүү дээ. Одоо 10 жил болж байгаа аргагүй. Тэгэхэд өвөл манах бараг пара бараг нээдэггүй байхгүй. Өвөл нэг юм уу хоёр дээр л тавьдаг. Макс дээр бараг ажиллаж үзээгүй. Тэгэхгүй ихсэгчих юм бол бид нар бараг гэртээ саун зоож байгаа юм шиг болдог. Амар халдаг. Өдөржин нөгөө нар сайтай. Тэгээ би нөгөө жоохон гэгээлэг орчин төртөө болохоор манай гэрийн ихэнх юм цай өрөнгөтэй. Тэгээ нэг юм яг чи цай өрөнгө чи илүү ингээд нарыг илүү яагаад шиг санагдаад идэв. Өрдөд байгаа юм шиг. Тэнгүүд бид нар яг төлбөрөө төлөхдөө суур хураамж 5500 жилөө төлөөд дахиад юугийн зүгээр л метр квадратаараа төлчихөж байгаа хгүй. Тэгсэн мөртлөө би яг үнэндээ тэгж ашиглаагүй байгаад идэг. Тий. Тэгэхээр ч бас юм шудраг ус уус. Нэгдүгээр шудраг ус. Хоёрдугаарт одоо юу гэдэг илүү мөнгө өгөөд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг манай метр квадрат бага учраас гайгүй л тусч байгаа л да. Тэгтэл ингээд яг чамаа хэлсэн чи сая бодож шít. Би ер нь 50 метр квадратад яг үнэндээ би халаалтыг бараг 50%-аас дээш нь гаргаж үзээгүй байхгүй. Одоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд. Тэгсэн мөртлөө би дандаа максаар нь төлдөг. Думуухагаар хэлүүл юу гэдэг нь дугаар гардаг өдөр машин одоо нэг өдөр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр татвараа бүтэн төлөөд байгаа тэл ялгаагүй байхгүй. Тийм байна. Уг сүлийн байрнууд бүгдээрээ тийм юутай байхаа. Тохируулахтай бартайгаа ингээд 5 хүртэл юутай байдаг шүү дээ. Бүр нэгдэлтэй хүмүүстэй. Тэрэн дээр бүр хаачдаг. Цагаан сар мараарч гэдэг юм нэг гэр орон тухайн зочин ихтэй үед бол бүр хаад шүү дээ. Тэгэхгүй л шүү дээ. Бүжихмөр бол. Тэгэхээр чар над дээр шиг ингээл хэмнэлтэд гаргаад мөнгөөс хэмжих боломж байгаад байгаа. Энийг бол хувийн амны орон сууцсан дээр бол хангалттай хийж болгоно шүү дээ. Тийм болно. Яг юугаараа тохиулаад. Хоол мол их ч өөрөө бас ингээ халуун дулаан ялгараад ингээ. Тийм шүү дээ. Баар ажиллах бараг шаардлагагүй болоод идэг шүү дээ. Тиймэрхүү юм байна да. За тэгээд одоо өөр юм ярих юм бол ер нь бол яг манайх ингэдیں۔ Айл дээр очиж үзнэ. Үзээд айл болгоных кейсүүд өөр ихгүй юу гэдэг. Гэртээ очиод плетик асаадаг өдрөөр плетик нь өөр, гэрлүүд нь өөр, байшингийнх нь одоо нөгөө дулаан алдагдал нь өөр, бойлорууд нь өөр. За зарим нэг нь дээвэр дээрээ тавих боломжтой байна, боломжгүй байна, газар тавьдаг. Тэгэхээр бид нөгөө нэг айл болгон дээр очиж үзэж байгаад яг өөрсдөнд таарсан оптималны шийдлийг нь айл гаргаж өгдөг байхгүй. Харин нэг үрчлэн одоо бүх ингээд амьдралын хэв маяг хідэн ам бүлмэл бүх юмыг асууж иж яг тэр үн тохирсон шийдэл систем гарч ирэх гээд шүү дээ. Тий. Тэгхгүйгээр одоо юу гэдэг нь том систем аваач тавиал баахан илүүдэл байгаад тэрийг үнтэй авч яхаар арай хямдхан байдлаар өөрсдөндөө яг тохирсон юм аа хэрэглээд тэгээ бас нөгөө хүмүүс маань өөрсдөө бас нэг юм ухаалаг хэрэглээ буюу шаардлагагүй юмнуудаа унтрааж суух хэрэгтэй.
шаардлага хүн байхгүй өрөөнийхөө гэрлийг унтраад зурх хэрэгтэй тий. Тэгээд их юм бол нарны систем тослуулах юм бол хэмнэлтүүд бол айгүй сайн. Тэгээд ядаж л нөгөө нэг юу гэдэг орой чи ингээд нөгөө утасныхаа цэгнэглэгчний адаптерыг хандаа залгаад орчихж байгаа шүү дээ. Тэр чинь бас ингээд цахилгаан хэрэглээл байгаа. Ер нь бол манайх бол байнга шүү дээ. Тий. Тэр чинь ингээд юу гэдэг 220 чинь хувиргаад ингээд утас цэгнэглэх одоо 4 вольт 2 вольт ч юм уу тий болгож байгаа шүү дээ. Тэр дунд чи хувиргалт явж гинэ гэдэг чинь л хэрэглэн байгаад байна л гэсэн үг байхгүй. Одоо нөгөө шимэгчнэр гэдэг шүү дээ. Орой болохгүй л интернетийн адаптерыг бас залгах хэрэгтэй. Тэгвэл юм. Тэр ч одоо ууг нь шалахгүй тий. Гэхдээ тэгэл юу гэдэг нэг сардаа нэг 2-3 мянган төгрөг ч юм уу химнэл гэсэн үг шүү дээ. Тийм бэршгийн баг автобусны 2 төлөв мөнгө шүү дээ. Тиймэрхүү яг нөгөө хэрэглээгээ аягүй сайн зохицуулалттай болгочвол бас хэмнэлтүүд орон сууцсан дээр ч гэсэн амны орон сууцсан дээр ч гэсэн гарах боломжтой байхгүй. Гэрлүүдээ бас нөгөө нэг юм хэмнэлттэй гэрлэр тий. Би ч уг нь аль болох барилгаа оронгуутаа шууд бүх гэрлээ лед болгосоо л доо. Нөгөө хуучны нөгөө юм том ламп нь биш. Уг нь ламп бол гоё тод гоё байдаг гэгээтэй. Би ялангуяа 100-ийнхыг айгүйх тавих туртай байдаг гэсэн. Одоо нөгөө хуучин аав ээжинтэй байдаг бах та. Өрөөнийхөө гэрэл мэрлийг бүр зорж очиж 100-аас дээшээг би авч хийдэг гэсэн аахгүй тэр чинь ингээд авжур дээр авжирч бас юм олон том гэрэлтэй байлаа шүү дээ. Тэрэн дээр нь би бүгдэн дээр нь 100 гэд самбраг нөгөө гоё тод байлгах гээд. Тэгээ яг тусдаа гараад ирэнгүүтээ ер нь лед байх юм. Лед чи нэгдүгээрт удаан ашиглаад байна. Олон цаг те. Лампыг Чи ясмуу хөө аав ээжтэйгээ багтаад мөнгөний төлдгөө байсан үедээс амар томор давцнаа. Өөрөө яг төлөөд эхлэх үед амар бодсон юм штэ бас. Муухай шүү. Яг тэр үед тэгэл яасан ш. Тэгтээ тэр чинь зөв сонголт болчиход байгаа. Би одоо баг манай тэр байны өрөөний 2 лед гэрлэл одоо болтол байж л байна өрх юм. Тэгээ лед чи өөрөө 10 жил явж штэ. Одоо тэр нөгөө юу ч юм болох тэр юм нөгөө улаасч байгаа штэ. Ламп. Тий. Ламп ч улаасч байгаа штэ. Тэгэхээр нөгөө зарцуулалт өндөртэй. За яг тусгал нь ийм шаргал тусгалтай шүү дээ тий. Гоё. Тэгэхээр чи тэрний оронд юу гэдэг 10 ватт 20 ваттын лед гэрэл авч тавиад тусгал нөгөө гэрлийн юунууд гэж байгаа шүү дээ. Тусгалын өнгөнүүд. 4К-нууд ч 4000 Кельвин буюу 4000 К гэдэг ба. Тэднээс ч явж байгаа юм цайвар тусгалтай том өрөөнд зүгээр. За тэгээ 3000 руу ороод ирэхээр юм шаргал тусгалтай болчихно. Дулаан тусгал гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө унтлагын өрөөнд тавьдаг ч юм уу те. Би үл тиймд дуртай. Тий. Тэгэл зохицуулж шүү дээ. Тэгэхээр мангар хэмнэлтэй чи 100 ваттаар нэг гэрэл тавих байсан бол одоо тийм гэрэл 10-ыг тавьчих. Харин тий. Тэгэхээр чин баруун байшиндаа тэр чигээр тод. Харин яг тэгж бодож хийсэн. Тэгээд одоо нөгөө цахилгааны юм гайгүй гараад идэг нь тэрнээс болдог баг. Тэгээд бид нөгөө өдрийн цагаар бас нөгөө хоёр нялх хөвгтөй учраас өдрийн цагаар их юу хийнэ. Нөгөө хэмнэлттэй цагт юм байна штэ. Тий. Одоо чамаас ойлгож авахд хэмнэлттэй цагаар аягүй хоол ичиж байгаа байхгүй. Хөвгтүүдэд нэг юм жоохон ингээд ойрох хийгээд. Орой бол нэг сүртэй хийхгүй тэгэл ганц л ястал нэг цаг ажиллаулаад болчих жоо. Танай балкон чи юм урагшаа харсан мэт штэ. Урагшаа тэгээ мангар урт манах. Тий. Тэгэхээр балкон чи юм сараалцтай уу штэ. Тэрэн дээр яг сүүлийн үед юм юу гарцсан. Яг тийм орон сууцсан зориулсан балкон систем гэдэг. Тэгэхээр чи балконыхоо сараалжин дээр ингээ панелуудаа хий тавьчихна гэсэн үг байхгүй юу? Тэгээд утсаа тутагшаа оруулж ирээд микро инвертер гэж байгаа. Тэрнгүүрээ ерөөдөө хувиргаад гэрийнхээ дотоод хэрэглээнд өгчдөг гэсэн. Тийм төрлийн систем байна. Бүр хэмнэлт гаргая гэвэл. Наач нэг асуулт байна. Би 16 давхарт амьдэрдэг. За тог тасрангуут манайх тогноосоо болоод ус байхгүй болчихж байгаа юм. Лифт байхгүй болчихж байгаа. Ер нь амьдрал тэр чигтээ зогсчихж байгаа. Тогн тасрангуут. Тэгээ ус байхгүй болж байгаа шалтгаан дээшээ нөгөө ноцоос нь унтарчдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр шууд нэг гэл дуурал бүх ус тог тасрахтай зэрэгтэй. Бүх ус нь доош явдаг. Тэгээд би засч чадах байцдаг нэг зовлон байна. Тэгээд амар их ойр ойрхон ингээ хязгаарлалтанд ороод байгаа штэ. Дээрээс нь лифтинд одоо уг нь аварын нэг юм нөөц юу баймаар л юм байна. Тэрийг яг юун дээр хараа ингэж байгаа. Наа чинь бол нөгөө барилгын стандарт норм дүрм дээр бол лифтэн дээр заавал тийм байх ёстой гэдэг нэг норм байгаад байгаа байхгүй. Яг сүүлийн үед бол зарим айлууд зарим компаниуд хийхгүй гэл янз янз л баг шиглүүлээ л дээ. Уг нь тэр лифтэн дээр бол
батарей тавьчих бүрэн боломжтой. Харин тийм. Ядаж аварын горомд батарей тавиад юу гэдгийг ингээд хүмүүсээ буулгаж суулгаад дээшээ доошоо явуулаад явуулчих боломжтой. Ядаж дотор нь байгаа өнөө буулгачаад тэгээд ажиллах болчих болно шүү. Болно. Эсвэл нэг давхарт очиод хүчээр онгоогол орох. Яг нь ер нь бол дийлэнх лифтнүүд тийм горомтой байгаа хаа. Манайх өмнө тийм байжгаад дундаас нь болчих шиг санагдсан. Яг нь тэр нэг юм тэр чинь юм нэг тодорхой хэмжээний батарей нөөцлөр байна гэсэн үг шүү дээ. Тэр нь нөгөө ашиглалтын явц заримдаа нурчдаг байхгүй юу? Тэгсэн үү эсвэл одоо нурчж байгаа байх миний бодлоор. Одоо бол онгоохоо болчих юм шүү дээ. Одоо л зүгээр мэдэхгүй ямар ч сан тог тасрал ингээл яхад орц чарахгүй манайх чарахгүй лага орол хаалга нэхэд тэр яриад түнэр харанхуул болцсон л гэдэг. Яг ер нь тасарсан үед өгдөө нөгөө emergency гэрлүүд буюу ослын гэрлүүдийг бүгднийг нөөцлөртэй байлгаж болно. Ер нь. Тэгээ яг носоосон дээр бол тавьж болно. Гэхдээ жоохон чадлаасаа хамаарат носоос ч өөрөө юм нөгөө surge power буюу одоо юу гэдэг юм те өгцөм асалтын гүйдэл гэж авдаг байхгүй юу? Аа за. Мотор ч ингээд нэг юм ирэх тэрийг иргэн штэ. Тий. Ирэхийн тулд тэрий чинь одоо чи машин тарих ингээд түрэн штэ. Түрэхэд эхлээд хөдлөхөд чамд амар хүч шаардсан штэ. Яг тэг хөдөлсөний дараа бол гайгүй шариг давчиж байгаа штэ. Тэрнтэй адилхан гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө нэг давдаг өндөр чадлын юм тавина. Эсвэл нөгөө нэг юу бааш та давтамж хувь суур тавьдаг гэсэн үг. Давтамжаар нь эргэлтийг нь ингээ удаанаас нь ингээд арай бага ачааллаар хуцдаг гэсэн үг байхгүй. Тийм тавиад тэгээд батарейтай байх юм бол наач мо шийдэж болох асуудал сонсогддог. Энэ л сөөхөөрөө ч юм уу уршин суугч төр нийлээд тэр ч одоо байрны асуудал шүү дээ. Хүн миний биш. Байж болно шүү дээ. Тэгэхээр зардал нь одоо замбраг болчихсон юм лөө. Яг го зардлууд бол ингэж байгаа. Юу гэдэг юм батарейны үйлдвэрлэгч брэнд за тэгээ нөгөө насжилт батарей ч өөрөө юм нөгөө цикл буюу нөгөө хэрэглээний нэг юм утгатай байхгүй. Одоо сүүлийн үеийн батарейнууд бол 5000-аас дээш циклтэй гэж явж байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр 5000 цикл хүрэхэд ерөнхийдөө батарейны багтаамж буюу батарейны одоо ашигтай байдал 80% хүртэл ундаг гэсэн үг байхгүй. Одоо чинь iPhone барьдаг усуд бол аягүй сайн мэдж байгаа. Battery health гэдэг байгаа шүү дээ. Battery health нь ингээл багасаад байдаг тий. Тэрнтэй адилхан. Тэр чинь бас нөгөө цикл нь яваад 5000 цикл нь явчихж байна гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэхээр чи одоо нэг цикл чинь бүтэн дүүрчээд хоосрох хүртэл чинь нэг цикл байхгүй. Тэгэл цэнэглээл яхаа цикл нь гүгээл яваад байна гэсэн үг. Тэгээд ийм 80% багтаамжин дээр хүрчээд баг багаар унаал байна гэсэн. Нэг өдөр юу гэдэг пак гэж алга болчихгүй. Цэнэгээ барих одоо чадамж нь л жоохон буурдаг гэсэн үг. Тэгээ яг өдөртөө нэг цикл гэж бодоход чинь 365 цикл байхгүй юу? Нэг жил шүү дээ тийм. Тэгэхээр чинь хэд вэ? 5000 циклийг 365 дугаараар хэд болох юм? 12 3 жил болж байгаа. Тийм байна. 10 гаруй жил болох юм байна. Тэгээ яг батарей өөрөө нэг юм тодорхой дулаахан орчинд байх хэвээр. Хэрвээ хүүтэн газар тавьж болно. Гэхдээ нөгөө нэг юу насжилтанд богиносоод л гэдэг гэсэн. Илүү үр дүнтэй байхын тулд зөвхөн аварын үед, тог тасарсан үед хийж байгаа ямар нэг байдлаар автоматар ингэдэг байж болох уу? Яг орон сууцсан дээр байнга ажиллахгүй санаа. Иймэрхүү кейс дээр өгөх юм бол ингэж болж байгаа байхгүй юу? За орон сууцсан дээр бол нийтийн одоо цахилгааны зардал бол юун дээр гарах вэ гэхээр орцны гэрэл, лифт, хоёр төрөл дийлэнх нь харж байгаа шүү дээ. Тэгээд тэр доотлын носоос үзэл гараашийн гадна. Тэгэхээр өдөртөө цэнгэлчээд бэкапороо байжгаад одоо нөөц үүсгэр маягаар байжгаад оройн оргил ачааллын үеэр бас 70% нь хэрэглэнэ 30% нь одоо emergency-гээр авч үлднэ гэдэг 9 цаг хүртэл тэгж явж байгаад 9 цаг өнгөрөөд батарейгаа эргүүлээ цэнгэлж гэсэн. Тэгээд бас хэмнэл гаргаж болж байна. Гоё шийдэл шүү дээ тий. Улсын ачааллыг амар багасгах нь. Тий багасгах юм гэсэн үг шүү дээ. Ихэнх хэрэглээ баг юунд явдаг уу? Орон сууцуудад байдаг уу? Уу яг үйлдвэрүүдэд л байгаа л да. Том үйлдвэрүүдэд. Тэгэхээр орон сууц чинь юу гэдэг нь мянган орон сууц байхад бүгд яг оргил ачааллын үеэр плетгээ залгаад лифт нь ажиллаад энэлэх гэсэн үг шүү дээ ер нь. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаар ийм микро байдлаар дор шийдвэл бас боломжтой санагдав. Тийм байна. Тэгэхээр нөгөө батарейнууд бүгднийг нь автомат болгоод удирдлагатай болгох юм гэсэн үг шүү дээ. Тэгэл оройн оргил ачааллын үеэр батарейнаасаа хэрэглээр өгөөл заавал 100% даадаг байх албагүй байхгүй. Тодорхой хэмжээг нь батарейнаасаа өгөөд хийж болно шүү дээ, тийм.
одоо юу гэдэг нь 50% нь төвийн сүлжээнээс аваад 50% нь батарейнаас авна гэдэг чинь ядаж 50% хэмнэлт болчихж байгаа шүү дээ. Тий. Биш ер нь төрөөс биш би ингээл тог тасрахлаар ингээд гэдэг. Намайг хүүхэд байхад би одоо санаж 94 5 он би өвгөнтэй байдаг байлаа л да. Манай өвгийнх бүр ингээд гэртээ тэр үед баг бүхэл тийм байсан баха. Гэртээ юм яг ийм 100 байдаг гэсэн. Пишин 100. Тэ? Дэтэн цагиргуудыг нь аваад том жижиг тоогоогоо ингээд янз янзаар тавиад оройны хоолой ихэвчлэн гал дээр идэг. Ягаад тэгэхээр тог нь тасарч идэг орой болго. Тэгтээ надад бол тэр тухайн үеийн тог тасралт амар гоё санагддаг гэсэн юм. Намайг ингээд том хүмүүс тоохгүй байдаг байжгаад тог тасрангууд бүгдээрээ лага бараадаа дөрөд ирдэг. Тэгээд юм ярьж гоё ингээд юм ярьж болдог. амьд харилцаа үүсэдэг шүү дээ. Тэр асуух гээд байгаа нь тэр байдал одоо ч гэсэн байгаад тах шиг. Яхаж зайн жоохон олдсон юм байна. Гэтэ ингээд тасраад байгаа шалтгааныг чи нэг мэрэгжлийн хүн байна. Нэг тайлбарлана уу? Би яг төрөвнөөс хойш нөгөө оргил ачаал гэдэг ба шүү дээ. Тий. Тэгээ манайх чинь өөрөө нэг юм тэмээний бүх шиг одоо хэрэглээтэй байхгүй график гэсэн үг. Өглөө ингээд нэг жоох өсөөд орой багс биш өдөр өдчингөө ингээд багсаж байгаа. Орой ингээд бүр амар Бас 9-аар хүртэл тий. Таслаад байгаа шалтгаан чинь ерөөсөө юу гэдэг нэг чадлын дутмагдал одоо дутагдалт ороод байгаа байхгүй юу? Чаддал станцууд үйлдвэрлэж байгаа шүү дээ. За. Үйлдвэрлэж байгаа. Тэнгүүд ийм огцон өсөж байгаа юмн дээр юу гэдэг нь одоо нэг тодорхой хэмжээнд хүрээд тэрнээсээ даваад яваад ах юм бол цахилгаан станц ерөнхийдөө унтарчин гэсэн үг байхгүй юу? Одоо энгийнээр тайлбарлах юм бол хитрхи хэрэглээд ах юм бол нөгөө ч унтарчдаг байхгүй юу? Унтарчин гэсэн хамгаалаад өөрийгөө. Тэгэхээр тэгэж унтраахгүй тулд ерөнхийдөө бүсчилж тогийн салгаад байгаа гэсэн үг. Хэрэглээгээр хязгаарлаад байгаа л гэсэн үг байхгүй. Гэхдээ тэрийг нэг 30 минутаас цагийн хугацаанд л хязгаарлаад байгаа шиг үлээ тий. Тэгэл ийм зоончилж байгаа л хязгаарлаад байгаа гэсэн үг байхгүй. Тэр чинь зүгээр орон сууцны хувьд л нэг 30 цаг чинь байгаа. Одоо манай жишээ нь өөрөө Зүүнсланд өөрөө Канад юугаар загвараар өөрөө байшингаа бариад ингээд амьдарч байгаа дотроо нь ойлоод яг л орон сууцнд байж байгаа 5 дахыг авцсан байгаа. Тэгсэн хэрнээ өдөр ёстой 8-9 цаг тог байхгүй шүү заримдаа. Өнөөдөр маргааш тог таслан гинэ гээд бити ирээрээ хүүхдүүдэд авчрах ч бол бити ирээрээ гээд мессеж ирж байгаа байхгүй. Тэнгүүт хязгаарлалт нь тийм урт яваад байхгүй. Орой 6 7. Яг нь наадхыг чи хязгаарлалт гэж үзэхгүй л дээ. Зарим тохиолдолд бол юу байгаа? Нөгөө шугамын шинжилэл. Цахилгааныг дамжуулахад чи нөгөө юм шугамуд яваад байгаа шүү дээ. Тэ уцтай. Тэрийг нэгдүгээр тэрийг шинчилж гин. Хоёрдугаарт одоо юу гэдэг нь трансформатор буюу тэр чинь ингээд 10 кВт буюу 10,000 вольт явж байгаа тийм шугамуд байгаа шүү дээ. Тэрийг чинь буулгаж ирээд 380 болгоод юм хоригж байгаа трансформаторууд байна тий. Тэр чинь нэг юм зарим газар шон дээр байгаа, зарим байцны юм байшин дотор ч юм уу тиймэрхүү янз янз юм шүү дээ. Шугамын шинжилтүүд ингээд ерөнхийдөө байнга хийгдэж байгаа гэсэн. Тэгээд нөгөө айлууд руу дахиад шугам татж байгаа юу гэдэг нь Улаанбаатарууд чинь ингээд тэлээлэн шүү дээ. Тэгээд нэг захын дөрөв гэдэг ингээд зах тэнцээ нэг хүмүүс ухад тийшээ бас ингээд шугам татагдах ч юм уу тэр үед таслах ч юм уу. Тиймэрхүү юмнууд дээр л таслаж байгаа. Тэгээд заах зарим тохиолдолд ойр орчимд нөгөө барилгын ажлууд явагдаж байгаа газар доогуур явж байгаа кабель шугамын гэмтэйг татаж гаргах ч юм уу. Ийм санаандгүй гэмтлүүдээс болж бас тасарч. Би шууд уурлах гал байлаа та. Яг юм болгон цаанаа юм утга учир болоод байгаа тий. Тэгэхээр хэдүүлээ нэг юм асуудал гарах юм бол тэрний яг цаатлын уг ухагдахууныг нь ойлгоод тэгээд уурлах уу байх уу гэдгийг шийдэхгүй бол юм болгон дээр уурлаад ивэл одоогийн стресстэй нийгэмд бол хэцүү шүү дээ. Яг чи наатахаараа намайг бол шууд оркл гэж хэлчихсэн. Би ойлгохгүй мэдэхгүй л байгаа юм чи яах юм. Тэгээ одоо ингээ ойлгуулж авч шít. Ингээд эн чи айгу хэрэгтэй байгаа байхгүй. Одоо дихгүй ингээ яагаад тог тасарч байгаа гэж шууд стресстэй л. Стресстэх нь аргагүй л дээ. Ингээд наад шиг нөгөө гэрээсээ ажиллаж байгаа хүнд бол байнгын цахилгаантай байх ч айгу чухал байгаа байхгүй. Интернет тасарчих лэр чинь тэнд би одоо хүнд амлцсан цаг хугацаанд хүрэхгүй болчлоо. Тэ юмаа хийж исэн одоо рендерлж исэн видео ингээд уучлаар болчих жоохгүй. Тэгэхээр чинь амар хөдөлмөр ингээд гинтийн байдлаар яачаад байна л да. Тэгээд энэ мэдээллийг бас нөгөө би өөрөө ч бас яаж авахгүй байна. Одоо нэг юм хуваар нэг юм яавал их хөвтөйхэн хүнд ойлгомжтой юм тий. Тэдэн сарын тэдний өдөр тэдээс тэдний хооронд
танах тоггүй болно гэдгийг одоо нэг Нөгөө зарладаг. Улаанбаатар цахилгаан төгөөх сүлжээний Facebook пэйж дээр бол байнга зарлаад байдаг шин. Тийм үү? Тий, байнга зарладаг. За тэгээд юу үлээд тэдний утас чинь 7016 илүү. Мэдхгүй би бол бэлдэг нор дугаар үүдий. компанитай. Тийм үү. Тэгтээ яг цахилгаан нөгөө нэг юм түгээх компаниуд гэсэн үг шүү дээ. Тий. Хувийн нэг юм Хувийн түгээх компани гэсэн. Тэднийхээ нөгөө нэг лавлах утсыг яваал шууд тасрах үед нь тэднийхээс асууж нөгөө амар үүдий. За ийм газар ийм бэлтгэл гаргасан байна. Харин тий амар ачаалттай л бол доо. Хүн болгоны залгаад идэв шиг л. Тэгэхээр харин нэг юм ил тод баймаар. Уг нь байдаг юм байна шүү дээ. Надад мэдхгүй хүмүүсийн үлдэр Улаанбаатарыг өгсөн байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ. Тэрэн дээр бол мэдээллүүд бол гараад л идэг. Тий. Тэрийг даах хэрэгтэй юм байна манайхаа. Таад ингээд нэг хараад үзчих юм бол мэдээллүүд нь нэг апдейт орвол байнга л харагдчихдаг. За өнөөдөр ингээд тэрэнгүүр тасрах нэ, тог тасрах нэ. Тэдгээр бол хороо Баян зүрх дүүргийн тэдгээр хороон тал тасарнаа. Тэдээс тэдэн цаг орно. Бүх мэдээлэл нь бол байж байна. Тэгэхээр яг ер нь бол мэдээлэл нь байгаа. Тэгэхээр яг ухаад үзчихвэл болно. Би ч одоо залах уу орох болоод өөрчлөө. Мэдлэггүй залах уу. Сүмэртэл амар ууртай стресстэй энэ төр. Хөөе ингээд хөө. Дараа нь яг би нэг юм танай компаниар одоо манай аав надаас яг жинхнээс асуугаад байгаа. Танай найзыг чинь ийм юм хийд юм байна штэ. Тэгээд манайх өөрөө гэртээ наад системийг чинь ингээд тавил боломжтой юу? Ямар өн хөлс байдгийг аав шиг нэм тэтгэврт байгаа групптэй тий. Одоо манай авч бас хүнд өвчтэй. Тэгэхээр ийм одоо хүнд ингээд зээлэх уу гарах уу ч гэдэг юм уу тий. Ногоон зээл томрогдох уу? Одоо яг ямар боломж болцоо байна вэ гэж байгаа байхгүй. Өөрөө нөгөө яг энэ хязгаарлалтын үнд чинь тийм урт хугацаанд энэ төр ингээд ороод бас нэг гинтийн юмнуудад ороод нь штэ. Тэгээ нөгөө өвчтөй гунт чи бас гинтэн нааш цаашаа ярих хэлэх одоо цахилгааны юмнууд бас байнгын ажиллаж явах хэрэгтэй юмуд байгаад байна. Тэгэхээр нэг юм аваар үед найдвартай өөрийн үүсвэртэй байх ийм нэг юу хаа. Тэгэхээр би хот орж байгаад хэдүүлээ. Очоод үзээ л да. Харин тийм тэгж болох уу? Болно ш. Чи нэг очоод яг ингээд ер нь үнийн санал танах яг яаж гаргаж өгдгийг. Тэр асуулга түрүү нөгөө тайлбарлаж штэ. Амбуул хэрэглээ ямар юутай шалалт малалт. Амбуулч асуухгүй. Гэтэ нөгөө тэр чинь чухал юм биш үү? Яг нөгөө хідэн хүн байгаагаас хамаарат шууд хэрэглээ чи ингээд ихсчих юм байна штэ. Яг манай аавын хувьд бол ихэнхдээ ганцаараад ихтэй нөгөө дүүнер мөнөр нь бидний ингээд үе үе зочлно. Тэгэхээр тэр үед айгүй их хоолон тийгээл ингээд хэрэглээ ногцсон ингээд савлан л та. Яг бид хэдээс нөгөө одоо яг нөгөө би чамайг бэлтжээрэй гэж хэлэх гээд байхгүй юу? Юу вэ гэхээр нөгөө e-toxic юм руу ороод өнөөдөр чинь 2025 оны 10 сар шүү дээ. 10 сараас 24 оны 10 сар хүртэлх хэрэглээнийхээ нөгөө задаргааг авчих. Нэг жил. Нэг тий тэдэн киловатт цаг, тэдэн сар тэдэн киловатт цаг гэсэн. Эдэн сар тэдэн киловатт цаг. Тэрэн дээрээс нь үндэслээд системийн чинь том жижиг нь гарчин гэсэн. Зүг. Тэгэнгүүтээ юу талбай дээр нь очиж үзээд. За тэр дээвэр дээр суулгуул яг ингэж суулгах юм байна те. Газар суулгуул яг ինչээ суулгах юм байна. Тэрийгэ тохирч гэсэн. За тэгээд очиод бас нөгөө кабель юмнуудаа хаагуур нь явуулах уу гэдэг юм тохирно гэсэн. Тэгээд самбар дээр нь шинжилт хийх. За тэгээд газар дуулгуудыг нь үзнэ. Газар дуулга байхгүй бол нэмж хийнэ гэсэн үг. Ерөнхийдөө тиймэрхүү юмнуудыг үзнэ. Хэрвээ тэр киловатт цагийн мэдээлэл нь байх юм бол бид нар лөө өгчвөл тэрэн дээрээс системийнх нь ерөнхийдөө овор хэмжээг бол гаргаад ирчихнэ гэсэн үг. Тэр чинь л угаасаа яг нөгөө хүний хэрэглээний юмнууд бүх юм харагдаж байгаа задаргаагаар. Орой хэдийг хэрглэж гин, өдөр хэдийг хэрглэж гин, өглөө хэдийг хэрглэж гин. Тэгвэл хот орж байгаа чамаар нэг гоё юм Тейлор дүүний санал гаргуулж авмаар байна. Угаасаа танахт нөгөө юу чи ингээд ямар талах зарж байгаа ш бэлэн үн хэлэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр яг ингээд нэг үрчлэл үзчихэж яаж гин. Эсвэл ийм жишг юу вэ? Жишг үннүүд бол байгаа. Жишг үннүүд бол байгаа. Ерөнхийдөө нэг тэдэн киловатт ийм систем тэдгээ шууд явах юм тий. Яг нэг зүгээр нэг сонирхуулаад хэлэхэд бол нэг 5 киловаттын on-grid системүүд on-grid буюу одоо батарейгүй систем гэсэн үг шүү дээ тий. Тэр бол нэг 13 саяас 18 сая хооронд байна гэсэн. 5 киловаттыг on-grid. Тэгээ бас нөгөө нэг эн чин юу гэдэг бид нар ачаагаа авч яваад тээвэрлэлт хийгдэн шүү дээ тий. Тэгээд нөгөө айлынхаа нөгөө угсралтын төвөгчлөөс хамаарат хүмүүс ажиллах хугацаа ч урт богино байна.
Тэр болгоноос хамаарч үнийн саналууд бас дээш тийш хөдөлдөг байл. Тэгэхгүй яг нэг юм fixed price-аар байхаар, үнээр байхаар зарим тохиолдолд одоо юу гэдэг нь газ чинь зарим тохиолдолд бид нар ингээ бүр урт ажиллах шаардлага үүсчдэг. Тэгэхээр бол тэгээд 13-аас 18 болоод байгаа юм шүү дээ. Тэгээ зарим айл чинь ажлын үс орчин үс. Бүх юм орчин үс. Ажлуулаад одоо асаагаал орхон үс. Тэгээд нөгөө зарим айлууд чинь газар дуулга байдгүй тий. Тэгэхээр бидэд нэмэлтээр газар дуулга хийх болно. Газар дуулга гэж юу юм? Чамайг тогон цохихоос цэргийлээд байгаа хамгаалтын л юм гэсэн үг юм бол. Ямар нэгэн цахилгааны эрсдлээс сэргийлж ийна л гэсэн. Хамгаалтын систем л гэсэн үг байхгүй юу? Ойлгодог. Би тогон цохилго эрсдэл гарах юм уу? Гэртээ үйж байгаа дөө. Гарлгүй дээ. Кабел чинь чи за одоо юу гэдэг ханаа чин цагуур ингээ кабел явж исэн чинь чи нэг мэдхгүйгээр аваачаад нөгөөтгөө шалбалчих л та тий. За. Тэгэхээр тэр чинь ингээ нөгөө тодорхой хэмжээний гүйдэл тийшээ чинь ингээ ялгараал юм гэсэн үг байхгүй юу? Тэгэл тэр чинь ингээ чам дээр очихгүй газар руугаа шингэлний ерөнхийдөө шингээл хамгаалах зориулттай. Зүг. Тэгвэл байшин болгон тийм байх хэрэгтэй байдаг юм байна. Тий. Тэрийгаач мэдэхгүй явж байгаа шүү дээ. Энд чинь одоо юу гэдэг инвертер дээр чи ингээд айгүйх нөгөө хувиргалт явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр чи эн чинь нөгөө цахилгаанчаад ямар гадна биеинд нь хүрэхэд ингээд тог цохох эрсдлүүд байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрийг үүсгэхгүй тулд бүгдээрээ газардуулахтай холбогдоод одоо тиймэрхүү тохиолдол газар руугаа шингээж явах хэрэгтэй. Зүг. За би ч ерөнхийдөө асууя гэж бодож исэн юмнуудаа асуучлаа. Одорж байгаа дахиад нэг ийм юу хийх юм байна. Болно. Яг гоо талбай дээр гоё үзээл те. Тий. Өнөөдөр хөвсгөл төрц айгуу байна. Харин тий. Янз юм биш. Одоо энэ далайн ээж маань салхинд энэ яаж байгаа чимээ сонсож байгаа л үгүй. Тэртэл амар гой сонсогдож байна. Нөгөө намар бол урлаг юм, бусд нь бол юу гэлээ? Улирлэг лөө. Сүртэй зураг авахлаад уусууч чи тавиад ирлээ штэ. Тэгэхээр дөөр явах гээд хөвсгөл рүү зариад ирлээ штэ. Намрын гоёо. Би ч тэрээс энтлээ ирэг дээр байж үзээгүй юм байна. Дандаа нөгөө цаатлах ч юу лээ жанхаа үлээ. Тэр талаар нөгөө ихэнх нөгөө юу байдаг газруудаар л байж ирснээс. Энэ тал бол айгүй бас гоё байх л та юу гэдэг юм биш үү? Гоё наа гоё. Өнөр бол янз л. Харин баг зэргийн ханаад маягтай ирсэн. Ирээд бүр даарч хонсон мөртлөө баг идэх чигшгэл болчлоо. Модны энэ гоё агарч гоё шүү. Зойлоо хөдлөх үү тэгвэл одоо. За тэхүү. Өнөөдөртөө дуусгах уу? Тэхүү. За тий. За дуусгаа урьж орсон оролцуулсанд баярлалаа. Тэгээ хоёлаа дараа нугасаа нях учраас би яахгүй. Юм нэг хаахгүй бол чи хаахгүй байгаа тийм шүү дээ. За тийм. За баярлалаа. За сайн байцгаана уу. Миний одоо нэлийн сүүлийн 3-4 жил бодож төлөвлөж бас жоохон айдастай байж байгаад эхлүүлж байгаа подкаст гэх юм уу, влог гэх юм уу. Миний өөрийн нэг юм хоббигоор хийж үзье гэж бодсоор байгаа л өнөөдрийг хүрсэн нэг бичлэг эхэлж байна. Тэгээ энийг үзээ сууж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шууд юу яана? Ямар нэг юм сэдвийн дагуу